Сайн байцгаана өрхөм үзэгчдээ 80 сэдв ток шоу эхэлж байна. За энэ өдөр бид та бүхэндээ хөндөх сэдв бол нуруу нугасны бичил мэс засал Монгол улсын хэмжээнд ямар байгаа талаар сэдв хөндөх гэж байгаа юм а. За ихэвчлэн монголчууд бид энэ төрлийн эмгэгтэй, согогтой, зовиортой бол гадны улс орныг зорддог. За олон 10,000 доллар, вон, юан гэрчлэн гадаад валютаар хэмжигдэх үн өртгөөр эрүүл мэндэ буцаан олж авдаг. Тэгвэл энэ төрлийн нилээдгүй үнэтэй мэс ажилбаруудыг Монгол улстай хийх боломж ямар байгаа хийж байгаа эсэх цаашдын чиг хандлагын талаар өнөөдөр сэдв хөндөх гэж байгаа юм. Хүний тулгуур эргэтэн болох баган нуруу, үзүү, сээр, бүсэл хий, ууц нуруу болон ахар сүүлний нийт 33-аас 34 яснаас тогтдог. Сүүлийн жилүүдэд нуруу нугасны гэмтэл ослын тоо жилээс жилд нэмэгдэж, насны хувьд залуужиж байна. Зөвхөн нуруу нугасны гэмтэлтэй тэрэгэн цэртэй хүмүүсийн дунд судалгаа явуулахад 60 гаруй хувь нь 35 хүртэлх насны залуучууд байгаа юм. Нуруу нугасны гэмтэл авсан шалтгааныг нь авч үзвэл автоослоор 45%, өвөлдвөрлөлийн ослоор 23%, ахуйн ослоор 20%, төрөлхийн согогтой 5%, өвчний улмаас 7% нь нуруу нугасны гэмтэл авсан байдаг байна. За өнөөдрийн бидний хөндөж байгаа сэдвийн хүрээнд ярилцахаар манай студид Гранд Мед эмнэлгийн нуруу нугасны мэс заслын тасгийн эрхлэгч их хэмж Тэмүүжин, за мөн түнчлэн гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүзүү нурууны гэмтэл согогийн тасгийн эмч оюун төгс, за Гранд Мед эмнэлгийн хөдөлгөөн засалч Мэдэгмаа, Гранд Мед эмнэлгийн бичил мэс заслын их хэмж Нүрбек нар оролцож байна. За мөн түнчлэн энэ төрлийн мэс засалд орж үр дүнг нь үтсэн Батцэг маань манай студид урагдсан ирээд байгаа юм. Батцэгтэй хүрэлцээрсэн төвхө баярлалаа. Тэгэхээр эхний асуултыг оюун төгс эмчид тавьмаар байна л да. Монголчууд бид чинь ер нь тулгуур эрхтэн сайтай, яс сайтай арт түмэн гэж эртнээс ер нь ярьдаг шүү дээ, тийм ээ. Ер нь сүүлийн үед яагаад нуруу нугасны гэмтэл юм уу согог өсөн нэмэгдэж байгаа дүн гараад байгаа юм бол энэ талаар та хариулт хэлээч. Нуруу нугасны гэмтэл согог сүүлийн жилүүдэд ийс нэмэгдэж байна. Ийм учраас одоо нурууны чиглэлээр ажилладаг эмнэлэг эмчнэр улам одоо өсөн нэмэгдэж байгаа. За энэ нэр нь яагаад ихсээд байгаа гэхээр нэгдүгээр гэмтлийн талаас нь авч үзэх юм бол үйлдвэр уурхай, барилга, осол гэмтлүүд маш их ихсэн. Бид нэр нурууны мэс засал жилд одоо нэг 10 жилийн өмнө 80-90 хийдэг гэсэн бол одоо зөвхөн манай эмнэлэг гихтэл 500 хийж байна жилд. Дараагийн юугаар бол энэ хүмүүсийн идэж ууж байгаа зүйлтэй холбогдож байна. Одоо хийж үлсэн ундаа тэгээд нөө цагаан эдэгээ идэхэ болсолоод хүмүүсийн яс их хэврэг болж байна. Энэ үеэс мэс засал хийж хахад бидэнд хийж байгаа бидэнд бол их мэдээлэлтэй. Хөдөөний хүмүүсийн яс бол их сайтай, их сайхан байхад хотын залуусын яс бол их хэврэг болсон байгаа жишээ. За дараагийн шатанд бол өрөвсөлт өвчнүүдийг төгс эмчилгээгүйгээс болж ер нь хүний холбогч идэх гэмтдэг. Холбогч гэмтээд их хэврэг болоод ирэх үед бага зэргийн ачаал авахтал нуруунд бол одоо соггууд үүсдэг. Ер нь гол үндсэн хүчин шалтгаанууд бол одоо энэ л байна л да. Тэгэхээр гэмтэл согог судлалын үндэсний төвийн хувьд мэс заслын тоо бол эрс нэмэгдсэн байгаа юм тийм. Гранд Мед эмнэлгийн хувьд ер нь энэ тоо ямар үзүүлэлттэй байна? Ямар төрлийн мэс заслыг хийж байна вэ нуруу нугасны? За манай Гранд Мед эмнэлэг болохоор сүүлийн 2 жилийн хугацаанд бол нэг 1000 гаруй нийт хагалгаа хийгдсэн байна л да. Зөвхөн нуруу нугасны тийм ээ. Бүх нийт нийлбэр хагалгаагаар. За бид нар болохоор өнөөдрийн барьж байгаа гол хагалгааны чиглэл маань нуруу нугасны бичил мэсцлийн чиглэл рүүгээ илүү төлхөө анхаарлаа хандуулж байна. Бичил мэсцэл гэдэг маань аль болох жижиг зүслэхээр, аль болох хөнөөл багтаагаар нуруун дээр одоо дөрвөссөн эмгийг мэсцлийн аргаар эмчлэх. Тэр эмчилгээний арга барилаар явж байгаа гэсэн үг л дээ. Яалтчгүй бас түрүүний оюун төгс эмчийн хэлж байгаа одоо тэр зүйлүүд бол манай эмнэлэг дээр ч гэсэн бас ирж үйлчлүүлж байгаа хагалгаанд орох шаардлагатай байгаа хүмүүсийн доо ер нь бол сараас сард жилээс жилд ер нь бол нэмэгдэж байна. Орчин үеийн чиг хандлага бүхий дэвшилтэд энэ мэс заслууд ер нь хэр Гранд Мед эмнэлэгт хийгдэж байгаа бол Нүрбек хэмжээ. Энэ бичил мэсэл гэхээр л жижигхэн зүслэгээр хийхийг хэлж байгаа юм шиг л тийм. Энэ болохоор сүулт гарч ирсэн өөрийн гэсэн одоо философитой, өөрийн гэсэн тийм ухтантай шинж ухааны салбарын нэг болж байгаа. За жишээ нь одоо нуруу болохоор та бүхэн мэдж байгаа өөрөө тулгуур эргэтэн, хөдөлдөг эргэтэн. Тэгэхээр бичил мэслийн нэг онцлог болохоор яадаг гэхээр тэр хөдөлгөөнийг тооцдог. За энэ зарим хүмүүс голцоо
би суухаар илүү өвддөг, хэвтгэхээр илүү өвддөг, хөдөлгөөний хамааралтайгаар өвдөлтүүд маань илүү нэмэгддэг. Нэгдүгээр зарчим маань энэ байгаа. За хоёрдугаар зарчим хүн нас сахихаар үрчлээ сууж байгаатай адилхан нуруунд дээр ч дискэн дээр ч гэсэн өөрчлөлтүүд гарч байгаа. Энэ болгон чинь зурган дээр гараад ирдэг. Тэгэхээр тэр насыг дагаж гарч ирж байгаа өөрчлөлтүүдийг ялгадаг гэсэн үг. За 3 дугаарт болохоор яах вэ гэхээр нөгөө язорыг одоо мэдрэлийг чөлөөлөх өөрийн гэсэн бас нэг жоохон философитой ийм салбар байгаамаа. Тэгэхээр яг бичлэг мэслийн л орчин үед явж байгаа шиг хандлага ч гэсэн өмнө нь болохоор дандаа статик зураг авдаг байсан бол одоо динамик тал руугаа дандаа хөдөлгөөнтэй зургуудыг авдаг. Тэгээд зөвөрүүдийн илүү асуудаг гэдэг ч юм уу иймэрхүү тал руугаа яваад байна гэсэн. Энэ бол илүү орчин үеийн чиг хандлага руу ойрч байна. Дэлхийн бусад оронд хамгийн сүүлийн үеийн мэс заслын хэлбэр мөн үү? Тэгэл байх юм. Тийм. Гэхдээ энэ хүн болгоныг л бичлэг мэслэлээр хийдэг гэсэн үг бол биш л тийм. Тэгээд яг нээлттэйгэр хийх хүмүүс байна. Юу хүн болгонд л бол сонголт нь яг тэр хүний зөөр болон зураг тэр хүний байдлаас хамаарат өөр одоо тэр хүнд заримд нь бичил заримд нь нээлттэйгээд янз бүрээр сонгоно. Тэгэхээр Баттцгийн маань хувьд аль эмнэлэгт ямар төрлийн мэс засалд орж өмнөх байдал юу ямар байв, мэс заслын дараах байдал ямар байсан сайхан тайлбарлаж өгөөч. Би сая 7 сард Гранд Мед эмнэлгийн хаалгаанд орсон. Дөрөнгийн хаалгаанд орсон. Тэгээд энэ нь болохоор Монголд анхудаа хийгдсэн хаалгаа. Тэгээд өмнө нь болохоор хэвтэрт орсон байсан. Ажил гараа өвдөж байгаа. Тэгээд сүлдээ хаалгаанд орё гэж шийдээд хаалгаанд орсон. Тэгээд хаалгаанд ороод хаалгааны орноос шилжээд ямар ч өвдөлтгүй юм л тийм байсан. Одоо ямар ч өвдөлт тахгүй тийм зөвөргүй. Хэвтэрт орох хүртэл хүндэрсэн байсан өмнөх байдал нь ер нь шалтгаан нь юу байсан юм бол? Тэгвэл тэр хөдөлгөөн юунаас бол тийм гинтл өвдөж эхэлсэн. Тэгэл жоохон өвдөж байгаа л жоохон нуруу өвдөж байгаа л тэг арга цагаа явж байгаа л гинт нэг өдөр бүр явж чадхаа болтлоо өвдсөн. Тэгэл ер нь хаалгаанд орно гэсэн онцтойсэн. Тэрийг хаалгаанд орохгүй залуу хүн учраас ер нь анх эмнэлгээр явж байхдаа ер нь дэмиг гэж гэрийнхэнтэйгээ ярилцаад өөр аргаар эмчилгээ ямар эмчилгээний юунд явал ер нь бол гайгүй сайн болох уу гэд их эмчилгээ хийлгэжсэн энэ тэнд очиж. Тэгээс үлдээ анх өвдөжсэн нэг бол жилийн дараа өвдөлт маань бүр амар хүндрээд бүр орноос бас хөдөлгөөн чиж чадсан. Энэ л амар хэцүү байдалд орсон байсан. Яг хэвтэрт орсон байсан. Тэгэл за хаалгаанд орё гэж шийдээд тэг Гранд Мед эмнэлгээр ирээ хаалгаанд орсон. Тэгээд хаалгаанд ороход дурангийн хаалгаа ер нь залуу зүгээр тийм санал. Тэгээд тэр дагуу дурангийн хаалгаанд орсон. Баттцэг маань Гранд Мед эмнэлэгт хандаж энэ үйлчлэгийг авсан юм шүү дээ. Тэгэхээр Баттцгийн маань ер нь орсон мэс заслын талаар иргэдэд илүү ойлгомжтойгоор тайлбарлаж өгвөл. Баттцгийн хувьд болохоор бүсгийн нурууны дулам хоорондын мөнгөрсөн жиргэвчийн эвэрхий мэдрэлийн язар дарагдал гэсэн онцтойгоор хаалгаанд орсон л. Яг энэ бүсгийн нурууны дулам хоорондын мөнгөрсөн жиргэвчийн эвэрхий гэдэг маань одоо ер нь жилээс жил сүүлийн үед асар их нэмэгдэж байгаа юм. Тэгэхээр энэ маань нэг талаасаа зайлшгүй бас эрт оншилгоо, эрт зөв эмчилгээ, тодорхой хэмжээгээр эрт анханасаа одоо яг төрөлцсөн нарийн мэргэжлийн эмчнэр дээр үзүүлээд онцлуулаад одоо шаардлагатай эмчилгээнүүдийг хийгээд явах шаардлагатай. За, эвэрхий үүссэн болгон дээр бас хаалгааны асуудал яригдах албагүй л дээ. За, хийгдэж байгаа хаалгаанууд ч гэсэн ер нь олон сонголтууд байж болдог. Нээлттэйгээс ахуулаад бичил мэсцэл, за хамгийн сүүлийн үеийн дурангийн мэсцэл хүртэл ер нь л дэлхийн нийтэд бол хөгжиж байгаа. Тэгэхээр дурангийн мэс засал одоо хийх болсон үндсэн шалтгаан одоо шаардлага энд одоо тодорхой хэмжээний нөхцөл хангасан байх хэрэгтэй л. Тэр нөхцлүүд маань болохоор Баттцгийн хувьд бол хангалттай байсан учраас нас залуу учраас за тэгээ том хэмжээний дискний ерхий мэдрэлийн язаар дарагдлын шинжих бичлэн одоо энэ шинжүүд нь төлхөө. За тэгээд анх одоо жилийн өмнөөс ахуулаад яг миний одоо үзлэгээр яваад ингээд хяналтанд явсан л та. Анх жилийн өмнөд дээр иржсэн те. Тэгэхэд 2 диск төвшингийн дискний ерхийтэй за мэдрэлийн язар дарагдaltaй. За тэр үед бол тодорхой хэмжээнд бас үзээд эхлээд мэтэл бас санал болгож байсан те. Тэгэхдээ дурангаар тэр үед бол бид нар дуран арай эхлэх байсан болохоор бичил мэслэлээр хаалгаа хийя гэдэг байдлаар тайлбарлагдчихсэн. За тэгээд одоо Баттцэг маань өөрсдөө дахиад ер нь хаалгаа хийхгүйгээр ер нь эмчилгээтэд үзье гэдэг эмчилгээ хийгдсэн. Тэгээд нэг хэсэг бас зөөр найтайхан болж байсан те. Тэгж жагаад бас тодорхой хугацаа өнгөрсний дараа
гинт хөдөл рүү өвчтэй өвдсөн. Тэр илүү дахиад шинжилгээ аваад үзсэн тий. Дискний өрхийн бүр нэмэгдсэн байсан. Тэгээ зайлшгүй хаалганы асуудал яригдах хэрэгтэй болсон. Харин яг тэр үед бид нар дурангийн мэс засал хийгдэх боломж бололцоо. Одоо тэр багш тоног төхөөрөмж одоо эмнэлгийн боловсруучингууд бүрдсэн байсан л та. Тийм учраас санал болгоод хаалгаа хийгдсэн. Хаалгаа маань болохоор маш одоо хөнөөл багтаагаар хэсгийн мэдээ үзүүлгийн доор хийгдсэн байгаа. Өсөө хаалгаа хийгдэл хаалганы дараа шууд хөдөлт нь бүрэн арилчаад богино хугацаанд нөхөн зэрэг хийж болдог. Тэгэхээр дурангийн мэс засал гэдэг маань яг өнөөгийн байдлаар аваад үзэх юм бол дискний эвэрхийн мэдрэлийн язаар дарагдлыг эмчлэх бас хамгийн сүүлийн үе аргуудын нэг болчиход байгаа байхгүй юу? Дэлхийн нийтэд үү? Тийм, дэлхийн нийтэд. Анх дискний эвэрхийний хаалга 1932 онд одоо Baxter гэж юмч анх хийсэн байдгийн нээлттэй аргаар. За түүнээс хойш одоо 1977 онд Ясарагил гэж эрдэмтэн эмч одоо нурууны хөнөөл багтаагаар микроскопыг ашиглаж буюу бичил мэслэлийг дурууны дискний хаалганд нэвтрүүлсэн. Тэгэхээр 77 оноос хойш бол одоо тэр микродискектоми буюу бичил мэслэл маань дэлхийн нийтэд маш өргөн цар хүрээтэй тархсан. За тэгээд 80-аад оны дунд үеэс 85 оноос Parvis Combine гэж юмч өөрөлдвөл хамгийн анхны дурангийн амжилттай мэс заслыг хийгээд үр дүнгээ дэлхийн нийтэд танилцуулсан. За тэгээд 85 оноос 90 он гараад ирэхлээр 90 оны ихэнх үеэс дурангийн мэслийн хөгжил илүү хурдцтай хөгжиж эхэлсэн. За 95 оноос 96 97 оноос ер нь бол одоо нөгөө техник технологиуд асар сайн хөгжсөн. Дурангийн технологи хамгийн гол маш сайн болсон. Тийм учраас маш жижигхэн өөрөлдвөл одоо 1-2 мм хэмжээтэй жижиг дурангууд гарч ирэх маш одоо юу гэдгийг тий өндөр хүчин чадалтай оптик системүүд амьдрал нэвтэрч чадсантай холбоотойгоор дурангийн хаалга гэдэг маань энийгээ дагаад бас хөгжиж эхэлсэн. Тэгээд өнөөдрийн түвшинд аваад үзэхэд бол дэлхийн өндөр хөгжилтэй Солонгос, Америк, за Япон, Европын орнууд дээр дурангийн мэслийг бол ер нь нэлээд өргөн дэлгэр хэрэглэгдэж байна л да. Энэ ч утгаараа одоо Монголд бас одоо энэ чиглэлийг ер нь бол хөгжүүлэл явж байна. Батцэг маань Монголд хийгдсэн анхны дурангийн мэс засалд орсон хүн болсон гэж сая хэллээ шүү дээ тийм ээ. Тэгэхээр дэлхийн нийтэд 1977 оноос хойш хийгдсээр байсан дурангийн мэс заслыг Монгол улс анх удаа энэ жил хийсэн гэж ойлгож болох уу? За ер нь бол яг ингээд дурангийн мэс заслын одоо өмнө Монголд хийгдсэн одоо энэ дурангийн мэс заслын дотор бол тодорхой хэмжээний бас олон төрлүүд байж болдог. Трансламинар буюу нурууны артлаас хийгдэж болдог. Постеролатерал буюу трансфораминал буюу нурууны ар хажуугийн хүрцээр хийгдэж болдог. Тэгэхээр Баццгийн хувьд болохоор тэр трансфораминал буюу постеролатерал ар хажуугийн хүрцээр нурууны артлын ясан хэсэг булчингийн хэсгийг гэмтээхгүйгээр мэдрэлийн язаар гардаг нөхөр дамжуулж дурангаа орж хийгдсэн байна. Энэ төрлийн хаалганыхаа хувьд за яг ингээд манай дээр өмнө Монгол улсад ийм төрлийн хаалга хийгдэж ирсэн үгүй судалгаа янз бүрийн юм аваад үзэхэд байхгүй. Байгаад байгаа учраас энэ бол тодорхой хэмжээнд анхны тохиолдол болсон гэж бол бид л үзэж байна. Гэхдээ энэ бол анхны тохиолдол гэдэг маань цаашаа дахиад өшөө хөгжин, өшөө бид нар суралцсан, бид нар бүх юм хийх, мэдэх одоо сурах юм бол их байна л да. Гэхдээ ямар ч байсан одоо энэ хүртэл явхад олон жил шаардлагасан байгаа шүү дээ Монгол улсын хэмжээнд. Тонгоор. Ингээд тонгооход нэг гарлуу өгдөөд байдаг байсан шүү дээ. Тийм үг байна уу? Зүгэн хоёр тишээ хөдөлгөөд үстэй. Яг харин гарлуу гарных нь өгдөөд өгдөөд байдаг байсан мөлий. Одоо тийм тонгооход гарыг өгдөөд гэж юм байна уу? Гайг болчихгоо. Тэгэхээр энэ төрлийн анхны хагалгаанд орно гэдэг бол Баццгээс ба нэлээд зориг шаардсан байна тийм ээ. Тэгэхээр өмнө нь ингээд анхны зовир илэрснээс хойш маш олон энэ төрлийн зовиртой хүмүүс яг зөв оншоо олохгүйгээр маш олон шат амжилгаар ингээд мөнгө төгрөгөө өрөөд ч юм уу те цаг заваа зарцуулаад явчихсан байдаг те. Баццгийн хувьд ер нь тийм зүйл байсан уу? Тийш дээ ер нь тэгэл анх өвдөж гиснээс хойш тэгэл юу сайн гэд те юу сайн ямар эмчилгээний үр зүгээр болго яах вэ? Хамгийн гол нь зүгээр эрүүл болох талаас нь тэгэл бүхэл газраар явсан. Тэгэл зарим нь бол ямар ч нөлөөцөлгүй, зарим нь
1 хоног ч юм уу 2 хоног гайгүй жаад эргэж өгдөг ч юм уу. Ер нь бол яг тийм байсан. Барай мараагаар хүртэл явдаг юм шиг тий, байна. ардын имчилгээ, пицца имчилгээ гэж ер нь л зөндөө имчилгээ хийлгэсэн. Тэгээ ер нь яг энэ нурууны өвчлөлттэй хүмүүс яг оншоо бол ер нь бол эмрээ ахвалаа мэдчихэж штэ. Тэгвэл энэ ямар имчилгээ хийх үү, яг яах вэ? Тэрэн дээрээ бас алдчихж байгаа хүмүүс яг над чиг би ер нь л жилийн хугацаанд алдсан гэсэн үг л дээ. Яг хаалгаанд орохгүй явжсан. Тэгээ явж байгаад улам хөндрүүлсэн. Тэгээ тийм болохоор нь бол тэрийгээ мэдхгүй эргэлздэг те бас яг жил бас начиг залуу хүмүүс амир энэ өвчлөлөөр өвддөг болсон нурууны ингэж мэдрэл дарагдах гэдэг юм дээр амир их болсон хүмүүсийн өвдлөг. Тийм болохоор начиг бас эргэлзээд тийм нөө залуу хүмүүс болохоор хаалгаанд орохгүй гэдэг үүднээс хүмүүс маш их байнгын өвдөлттэй байдаг. Тэгэл физ эмчилгээ зүнөөдөх, тэгэл ардын эмчилгээ бариад цэцлэгээ яваад тэр нь за нэг амжилттай болно. Тэгээд тэр нь ямар ч тийм нэг урт хугацаанд биш. Эргээд өвдөх тийм хүмүүс амир гэдэг. Бас тийм нурууны групп байдаг өвдөлттэй. Зөв. Тэгээд тэрэн дээр тэгэл харж байгаа ер нь бол амир их байдаг хүмүүс. Тэгээд зарим нь бол хаалгаанд орсон, зарим нь хаалгаанд орохгүй яах вэ гэсэн айгуу тийм эргэлзээтэй хүмүүс маш их. Одоо бол ямар ч завирг болсноо батлаа. Одоо бол сайхан мэдэн тийм. Тэгэхээр өнөөдрийн ярилцлагадаа бид зориуд хөдөлгөөн засалчийг өрсөн л да. Хөдөлгөөн засалч үзэгчид маань тэр бүр мэдгүй байж магадгүй. Энэ төрлийн мис засалт маш үүрэг оролцоотой хүн байна. Дээрэс нь орчин үед хөдөлгөөний дутагдaltaй, янз бүрийн нуруу нухсны асуудалтай энэ цаг үед хөдөлгөөн засалчийн үүрэг ер нь ямар байна? Ямар төрлийн хөдөлгөөн засал хийдэг талаар ярьж өгөөч. Ер нь бол сүүлийн жилүүдэд бол нөгөө техник технологи хөгжсөнтэй холбоотойгоор нурууны булчингийн хүч суларч нурууны төрөх байдалд өөрчлөлтүүд ордог. За энэс болоод ер нь бол нуруу өвдөх эрсдэлтэй. За энэ үед бол хөдөлгөөн засал эмчилгээ бол маш чухал холбогдолтой. За тэгээ бас мөн хөдөлгөөн одоо нуруу өвдөх эрсдлээс урьдчилан сэргийлэхийн тулд бол бас тасгал хөдөлгөөн зөв тасгал хөдөлгөөнийг гэж бас нуруугаа хамгаалж явах хэрэгтэй. За өвддөг хүмүүс маань бас мэрэгжлийн хөдөлгөөн засалч дээр очиж өөртөө тохирсон тасгал хөдөлгөөнийг бол хийж байх хэрэгтэй. Байдаг. Бичил мис засал, за дурангийн мис засал гээл орчин үеийн шинэ технологиудыг ингээд сонсоход маш таатай байл л да тий. Яг гэвэл монголчууд чинь нуруу нугас тулгуур эрхтний асуудалтай болвол тэгэл солонгос гээл хамгийн ойрхоноор ингээл гадаад орнууд руу их зордог. Ер нь Монгол улс маань энэ нуруу нугасны мис заслыг анх хизээнээс эхэлж хийж эхэлсэн өнөөг хүртэлх ер нь хөгжил дэвшил сорилтууд ер нь ямар байсан бол? За нурууны мис заслыг анх манай гэнэт цагийн эмнэлэгдэл 60-70 оноос хийж байсан. За би энэ 90 оноос энэ салбарт орж ирэхэд бол нурууны мис заслууд нэлээд хоцрогдсон байсан. Одоо Оросын 60-70 оны үеийн техник технологи яг тэр хэвээрээ их хоцрогдсон. Зөвхөн нэг нурууны хугарлагыг л эмчлэх төдий ийм их үү байсан. Энийг өөрчлөх зайлшгүй шаардлага гарч ирсэн л дээ. Тэгээ энийг өөрчлөхөд судлаад үзэхэд дэлхийн нийт бол шал ондоо технологид барууны одоо ангаах ухаан юм бол хүртсэн байхад манай яг бол хоцрогдсон технологиор явж байсан. Тэгээд 90-ад оны сүүлээс зориглож төрөл бүрийн ном сэтгүүл сураад тэгээ өөрийгөө бэлдэж яагаад энэ бол одоо нугалмыг трансвитикуляр шураг гэж юм хийж хадаж бэхлэх энэ технологи анх нэвтрүүлсэн одоо Монголд. Таны хувьд? Тий. Тэгээ ингээд нэвтрүүлэхээр энэ зөвхөн хугарал нурууны хугарлыг эмчлэх төдий бус төрөл бүрийн соггуудыг одоо нуруу мөрөө бөхтөр мөрөө гулс нуруу бас гулсан тохиолдолд бүгдийг эмчлэх хөв таалга нэгдээд ирж байгаа. Тэгээ энийг ингээд нэвтрүүлээд одоо нурууны мис заслууд бол шин шатаандаа гарч ирсэн. За тэгээ энэ дээр бол сэтгэл амарч болохгүй л те. Тэгээд цаашдаа ингээд яхад энэ бичил мис заслууд бас их сайхан хөгжиж байгаа мэдээд энийг нэвтрүүлэх юмсан гэж одоо Тэмүүжин битгаар анх Солонгос очиж бас курс хийж байл. Зөв. Тэгээ хамгийн гол нь нөгөө аппарат хамгаалах хэмжээ бас олддоггүй. Тэгээд улсын эмнэлгүүд энэ нэлээд жоохон үүтэй шүү дээ. Хөшөө хайрга. Гэтэл энэ
хувийн эмнэлгүүд маань энэ аппарат тоног төхөөрөмжөнд оруулж ирээд сулсан мэдснээ өнөөдөр манай ингээд Тэмүүжин болон энэ залуу эмчнэр маань хүн алдынхаа эрүүл мэндийн үйл хийхэд зориулж байгаад би их сайхан баяртай байна л да. Түрүү хэлсэнчлэн энэ төрлийн мис ажилбаруудыг Монголдо хийнэ гэдэг бол маш том давуу тал юм а тий. Гадагшаа урсж байгаа валютын урсгал, мөнгөний урсгалыг бид нар бас тодорхой хэмжээгээр хааж чадж байгаа болов энэ тал дээр ер нь ямар яах вэ? Энэ хаа л да. Түрүү Тэмүүжин хэлсэн энэ нурууны дискийн үед 4-5 төрлийн мис заслал гэдэг. Зөв. 4-5 төрлийн мис заслалын одоо нэг энэ төрөл энийг л Монголд бид нар хийж чаддгүй байсан. Хичнээн үзэж сураад мэдсэн ч гэсэн аппарат тоног төхөөрөмж байхгүйгаас ийм байсан бол энэ юм бол одоо ингэ нэгдэж байгаа. За бусад нээлттэй мис заслууд бол одоо манай эмнэлэг дээр л хийгддэг л да. Том нээлттэй хагалгаанууд. Гранд мед эмнэлгийн хувьд тухайлбал Батцгийн мис заслал гадаад улс руу яваад онцлогдоод тэнд дэмжлэгдээд мис засалт орсон бол ямар өртөгтэй болох байсан бол яг нөгөө нэг илүү практик тал руу л асуумаар санагдаад байна л да. Монголдо эмчлүүлсний санхүүгийн талын давуу тал нь ер нь ямар байсан бэ? Солонгос улсад бидэнд сураад явж хахад нурууны дурангийн мис заслуудыг бас тэр болгон олон эмнэлгүүд хийгээд чаддаггүй. Энэ нурууны дурангийн мис заслыг болохоор тухайн чиглэлээр маш сайн нээлттэй хагалгаа, бичил мислийн аргаар аль алийг ингээд маш сайн хийж сураад тэгээд тэрнээсээ улбалаад дурангийн мисл руугаа ордог. Тэрнээс шууд нээлттэй хагалгаан дэрж одоо дадлага туршлага байхгүй, бичил мисэл төрч дадлага туршлага байхгүй шууд дурангийн хагалгаа бариад хийждэг тийм зүйлс биш л дээ. Тэгэхээр тодорхой хэмжээнд энэ мис засал маань өөрөө нэлээд бас туршлага, дадлага тий шаардсан, цаг хугацаа шаардсан энэ технологи. Тэрнтэйгээ холбоотойгоор баг одоо эмнэлэг болгон Солонгост бол дурангийн мислийг бас амжилттай хийгээд байх боломж байхгүй л тий. Тэгвэл хийдэг газрууд нь бол хийгддэг. Тэнд бол за дунджаар бол нэг 15,000-аас 20,000 доллар төрчин бол болдог. Монголда ийм тэг гадаад хийдэг Солонгос тэндээ хийгддэг хагалгаа Монголда ингээ хийлгцэн. Дээрс нь баг тэрийг харьцуулах юм бол ер нь бол баг тий. Тэгээд ер нь бол айгу сэтгэл амар хангалуун. Хамгийн том даваа талчтай их орондоо их хэлээрээ ярьж ойлголцоо тийм ээ. Тэгээд маш сайн эднэртэй тэгээд дээрс нэм хаалга хийгддэг болсон гэхэд маш их баяртайгаа. Тэр нь бол айгуу тийм хүмүүс ч гэсэн ер нь одоо мэдээд бас надаас өөр бас хүмүүс айгуу баяртайгаа гэж үзэж байгаа. Заавал гадаад руу штэ ийш тийшээ хэдэн сая төгрөгөөр ингээд явах шаа. Дээрс нь тэр хүн гадаад явъя гэхэд ганцаараа явах уу те бас гэр бүлийнхэн ингээд бас. Тэр нь бол амар тийм амар чөлөөл зүгсэн гэсэн үг л тэр нь л хэмжээний чанартай юм хаглаа хийгдэж болохоор монголчууд тийм баяртайгаа хал гэж үзэж байна шүү дээ. Энэ бодлохоор түрүү хэллээ шүү дээ тийм ээ. Дурангийн мис засал, бичил мис заслууд өртгийн үед мэдээж ахиу байх нь тодорхой байх тийм ээ. Эмнэлэг дээр одоо жирийн иргэд бол энэ төрлийн мис засалд ороход бас санхүүгийн дэмжлэг хэрэгтэй. Ер нь эрүүл мэндийн даатгалаараа үйлчлүүлэх боломж ер нь байдгүй. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоо бол ерөнхийдөө одоо манай улсууд бол бас яг тийм хангалттай сайн бас явж чадахгүй байгаа тий. Аль тал дээр ч гэсэн. За бичил мислийн хувьд аваад үзэх юм бол тодорхой хэмжээнд яригдж байгаа зүйл бол байгаа бах. Тийм үү? Ямар нэг хэмжээнд. Гэхдээ яг одоогор бол бас шийдэгдсэн зүйл бол хараахан байхгүй л шиг байна л та. Гэхдээ бас ирээдүйд мэдээж энэ тодорхой хэмжээнд яригдах ёстой асуудал. Өндөр өртөгтэй заавал нэг тийм хүний биед суулгац гэдэг нь одоо нэг гадны биед титан хиймэл үе энтерпротезидийг хийсэн тохиолдолд даатгалаа сонголт авдаг. Тийм тохиолдол биш ийм дурангийн мис заслуудад одоохондоо даатгалаа сонголт авдаггүй. Монголчууд бидний дунд одоо судалгаанаас харахад энэ нурууны ухсны өвчлөл орон нутагт нэлээд их байна гэж тэгж юм л да. Яагаад тэгэхээр нөгөө л морин дэл дээр өссөн монголчууд бидний нөгөө соёлтой холбоотой байх тийм ээ. Тэгэхээр ер нь орон нутагт энэ зовиортой байгаа хүмүүст ер нь манай улс хэр хурж үйлчилж чаддаг болоо. Орон нутагт хурж үйлчлэх юу их бага л да. Боломж. Нэгдүгээр одоо энэ Санзун Томог Академийн аппарат бол зөвхөн одоо Улаанбаатар за хамгийн сууд одоо Эрдэнэтэд суурилтлаа. Тиймээс төрийг оншилж байгаа юмнууд их онцлох бололцоод их бага байх. За компьютер томограмч гэсэн энэ
сүүлийн нэг 2 3 жилд нэлээд хэдэн аймагт тавигдлаа шүү дээ. Тэрнээс өмнө энэ компьютер томографтай аймаг бол одоо энэ ховд дарамт гэдэл энэ болчихж байсан баг. Тэгэд нэгдүгээр ажиллагаа их хүндрэлтэй байдаг орон нутагт. За хоёрдугаар хүмүүс маань жоохон бас хайхрамжгүй эрүүл мэндэд хандах хандлага нь их муу байдаг учраас нэлээ ужигсны дараа бидний ханддаг. Бага үед нь бол аншлуулдаг. Бага үед арга хэмжээ ахуулж чаддагчгүй. Тэгэл яадаг. За 3 дугаар боловсон хүчний асуудал байна. Боловсон хүчний асуудал хөдөө орон нутгад их хүндрэлтэй байсан. Харин манай эмнэлгээс бол нэлээд олон эмчнэрийг бол аймагуд хөдөө аймагуудад одоо бэлтгэж өглөө. Доорнот өмнө гой балтай архангай эдгээл ховдгал нэлээд аймагуд бэлтгэж өглөө. Ингэснээр бол бас ажиллагаа бол сайжирч байгаа. Боловсон хөдөө орон нутгийн эмчнэр маань сайн ажиллаад бас анхныхаа арга хэмжээг бол авч байна. За 3 дугаар одоо тэр өөрийн хэлснээр тэр морь мал ялангуяа энэ мотоцикл бол ер нь нуруунд их халгаатай. Их халгаатай унаач мотоцикл шүү дээ. Энэ дээр олон жил мотоцикл унсан хүмүүсийн бүгд нуруунд ингээд нэг хэлбэл бас алдсан яг олж иж байдаг. Тэгэхээр бас анхдагч урдчин сэргийлт гэж хөдөө орон нутгийн хүмүүс маань энийг бол ямар ч ойлголт байдаггүй. Өвдснийхаа дараа л бидэнд хандах болохоос ш. Тэр өвдөхгүй байх талаасаа эрүүл мэндийн боловсрол олгох асуудал их хоцрогдсон байна л да. Гранд Мед эмнэлгийн хувьд ер нь хоттоо л үйл ажиллагаа явуулаад нийслэлчүүдэд анхаарч ийнө эсвэл орон нутг руу чиглэсэн ер нь үйл ажиллагаа нэлээд хэрэгтэй юм шиг санагдаад байна. Танай эмнэлгийн хувьд ямар байна? Тэгэхээр ер нь сайн өндөгс юм хэллээ л дээ. Яг энэ бол яг бодиттой зүйл. Тэгэхээр энэ зүйл яг бодиттой оршоод байгаа учраас Гранд Мед эмнэлгийн манай нуруу үений тасгийн хамт олон дээрээс нь ер нь 3 дахь жилдээ нуруу үе хайрлаа гэдэг аяныг зохион байгуулад нурууны төрөлцсөн нарийн мэргэжлийн эмч, үений төрөлцсөн нарийн мэргэжлийн эмч хөдөлгөөн засалж гэсэн баг одоо аймагуудаар явдаг. За тэгээ нодлон бол Хөвсгөл аймаг, за тэгээд наашаага Булган аймаг, Орхон аймаг, Дархан, за тэгээ Багхангай, энэ жил бол Зүүн 3 аймаг, за дээрэс нь Ар хангай, Үр хангай, Баян хонгор зэрэг аймагуудаар очиж төрөлцсөн нарийн мэргэжлийн анхан шатны үзлэг оншилгоо, тусламж үйлчилгээ, за тэгээд зохиосон одоо тухайн орон нутгийнхын хүмүүст одоо анхдагч урьдчилан сэргийлт одоо сая ярьсан тэр зүйлээр өвчний талаар зөв зөвтэй мэдээлэл их тухайн орон нутгийн эмч нартай хамтарсан сургалт онцлогоо зохион байгуулах, хамтарч ажиллах ийм зүйлийг бол 3 жилийн хугацаанд бол зохион байгуулсан байна л да. Тэгэхээр энэ маань нэг талаасаа бас тодорхой хэмжээгээр үр дүнгээ бол өгж байгаа гэж ойлгож байгаа. Энэ ч гэсэн цаашдаа ер нь бол үргэлжилж явна. Ер нь явах ч ёстой л доо. Орон нутгийн иргэдийн хувьд ер нь нийтлэг шалтгаан онш нь ямар байх юм? Нурууны бүслэхийн углам хоорондын мөгөрсөн жиргэвч, илэгдлийн суурин дээр үүссэн мэдрэлийн язгаар дарагдал. За тэгээд илэгдлийн суурин дээр үүссэн нурууны тулгуур алдагдал, тогтворгүй байдлын өвдөлтүүд ер нь бол их байна л да. Төрөүний оюун төгсөнд хэлсэн хүмүүс нуруугаар нь өвдөд байхад тэрийг эхний ээлжиндээ бол анхаарахгүй. Тэгээд явсараад сүүлдээ бүр хүнд хэцүү болсон үедээ эмчид эмнэлэгт ханддаг. Энэ бас нэг талаасаа яалтчгүй одоо муу зуршил байгаа. Гэхдээ нуруугаар өвдөж байгаа тэр болгон бас цаадалтаа ноцтой тийм айхтар шалтгаан бас байна уу бол бас байхгүй ч болдог. Гэхдээ төрөлцсөн нарийн мэргэжлийн боловсон хүчин эмчнэр тэр нурууны өвдөлт үнэхээр ноцтой юм болох гээд байна уу, болцсон байна уу? Эсвэл энэ харьцангуй ингээд баг шатанда явж гаад зүг зүйтэй эмчилгээ хийгдвэл засрах боломжтой юу гэдгийг л чиглэлийн зөв гаргаж өгдөг байхгүй юу? Телевизэн үзэн сууж байгаа орон нутгад байгаа үзэгчид маань бол зарим нэг энэ онцлогоонд хамрагдсан байх гэж хэлээд хамрагдсан. Тэгээд тэнд үзүүлээд оншоо тодорхой хэмжээгээр чиглэлээ аваад ирээд Улаанбаатар хотод эмчлүүлээд сайхан болоод буцаад баярлалаа гэд эргээд мэдгэж байгаа хүмүүс бол зөндөө байгаа. Одоо үйл цаг ирж байна те, хүүтний улирал эхэлж байна.
одоо осол гэмтэл анхны заснаар л одоо нэг сая өнгөрч байгаа 7 хоногт бол нэлээд осол гэмтэл боллоо. Тэр хүүтний улирал эхэлж байгаатай холбогдуулаад энэ осол гэмтэл ер нь нуруу нухсанд яаж нөлөөлж ийм нэлээд бас аюултай сэдв санагдаад байна л да. Энэ харин эсэргээрээ хийдэг шүү дээ. Маа за. Хүүтний улирал ихсэхээр халтга агуулга ихсэн. Халтга агуулгаад бол хүмүүс нэг халтаж унаад гараа хуглана, хөлөө хуглана нэг тийм их. Хүзүү нуруу нугасны осол гэмтэл харин дулааны улиралд. Бид нь тэгэл 5 сараас эхлээл одоо яг 10 сар дуустал хүзүү нурууны осол гэмтэл зүгээр пижинчдэг шүү дээ. Нэгдүгээр хүмүүсийн хөдөлгөөн ихсдэг. Морь мал мотоциклаас унаж байна. Тэгээ уул уурхай барилгын эд ажлууч яг энэ дулааны улиралд явдаг учраас хүзүү нуруу нугасны гэмтэл дулааны улиралд онцгой гэсэн. Энэ жил бол тэр самарын модноос бол одоо өдөр болгонд хүн унж байна. Тийм учраас бидний ажил бол маш их ингээд одоо ихсээд байдаг. Гэтэл одоо яг энэ гэмтлийг авдаг эмнэлэг одоо Монгол улсын хэмжээнд ганцхан байна л да. Гэмтлийг соггийн тухайд бол би яриаг байна. Тэгээд манай ачаал бол маш их ихсэж байна. Одоо бид нар өдөрт 3-4 хагалгаа бол одоо байн гарч байгаа. Тэгэхээр энийг л яаж бууруулах вэ гэж би түрүүнд нэг одоо энэ бол олон нийтэд хандсан нэвтрүүлэг учраас энийг яаж бууруулах вэ гэдэгт л маш сайн бүх шатны засаг дарганаар ажиллахгүй байна. Үнэхээр ажиллахгүй. Эдгээр л ажиллаж энэ осол гэмтэл чинь буурна. Яг осол гэмтэлтэй хүрчээд ирсний дараа өртчөөд ирсний дараа эмчлэх асуудал одоо манай эмнэлэг бидний ажил. Засаг дарганаар ажиллахгүй байгааг тодруулбал үүргэн тий. Одоо ерөөсөө тэр дөнгөж сая би одоо ингээл харж байгаа тэр замын тэр нүхсүү тэрийг одоо хин янзлах хэрэгтэй. Тий. Гэрэлтүүлэг. Ерөөсөө ямар ч гэрэлтүүлэг гэж байхгүй. Гэрэлтүүлэггүйгээс бол осол гэмтэл маш их өртөж байна. Тэр уул уурхай одоо тэр компаниудад ялангуяа барилгын компаниудад үндсэн ажилчтай хаж үзээд туслан гүйцэтгэгч гэж хүмүүс байдаг юм байна. Тэднэрд бол ямар ч тэр осол гэмтлийн талаар зааварчилгаа өгдөггүй, гарын үсэг зурулдаггүй. Тэгээд нөгөө хүмүүс нь гэмтчихэд идэг. Тэгээд энэ бол манай ажилтан биш. Энэ бол туслан гүйцэтгэгч гэдэг ингээл яаж вэ? Энэ бүхэн дээр тэр одоо хуулийн хэлтийн байгууллагууд нь тэр засаг дарга тэд нар л ажиллах хэрэгтэй. Мэргэжлийн бос одоо ингээ хар ухаанаар ботхоор нуруу нугасны энэ өвчин завиур бусад өвчнөдтэй харьцуулахад шинж тэмдэг нь ер нь тэр дорооч юм уу те ойрхон илэрч мэдэгддэг юм шиг санагддаг л да. Тухайлбал одоо илэгний өвчин ч гэдэг юм уу зарим өвчнүүд чинь нилээд олон жил ингээд нуугдмал байж байгаа л маш хүчтэйгээр илэрдэг ч юм уу иймэрхүү тохиолдол байдаг. Нуруу нугасны энэ төрлийн завиуртай хүмүүсийн ер нь өвчлөлтэй байгаа хүмүүсийн завиур шинж тэмдэг нь ер нь тэр дороо илэрдэг бол ямар шинж тэмдгүүд байх вэ те тухайлбал одоо телевизээ үзээ сууж байгаа хүмүүст маань ямар нэгэн завиур байж бас болно шүү дээ тийм ээ. Эхлээд хатгуулаад эхэлсэн л те. Өрөвсөлт өвчнөдтэй байжгаад одоо өрөвсөлт өвчин гэдэг чинь эсвэл хоолойны ангийн шүдний хорхоодсон гэж яддаг шүү дээ те. Энэ хоёр чинь эсвэл их гол шалтгаан болж өгдөө шүү дээ. Нуруу нугасны өвчлөлтөө? Тий. За. Энэ хоёрыг л төгс эмчилгээгүйгээс болоод хүний дээр холбогч хэд их хэврэг болчихдог байхгүй юу? Тэгээд холбогч хэвлэгч болохоор тэр нурууны нуглам хоорондын жиргэвчийн цагиргууд нь баг багаар ингээд цав суугаад явна. Гээд айжмар тэр одоо мотоциклтэй ингээд унаад явж байгаа ч юм уу эсвэл нэг хотод явж байгаа мөсөндөө халтаж ундаг ч юм уу тэгэхээр цав суугаад явдаг байхгүй. Тэг цав сууж явж байгаад нэг өглөөл одоо нэг босоод нэг шүдэ авах гад эвгүй хөдөлдөг ч юм уу орондоо нэг эвгүй хөдлөхтөл тэр ингээд дотор нь байдаг цэлцэгнөр бөөмн наашаа бүлтгээд байгаа. Түүнээс тэр чинь зөв зүгээр бүтэн байсан цагиргаагаа бол нэвтлээд гараад ингэж байхгүй л тийм. Нэг талаасаа баган нуруу гэдэг маань тулгуур эрэхт төр байсан. Өөрөөр хэлбэл олон тооны нугалмууд дээрээсээ хэлхэгдээд бидний багныг гүйцэтгэж байдаг. Үндсэн үүрэг нь бол тулгуур болж байдаг. Хоёрдугаарт бидний хамгийн чухал эрхтэн болох тэр төв мэдрэлийн тогтолцооны нугас болон мэдрэлийн ширхгүүдийг өөртөө агуулад
энийг хамгаалж байдаг. Гэтэл нуруунд ямар нэгэн байдлаар эмгэг үүсээд эхлэхлээр нэгдүгээр тулгуурын үйл ажиллагаа нь алдагдчих гэлээ. Хоёрдугаарт маш ноцтой асуудал бол тэр нугас руугаа мэдрэлийн язор руугаа нөлөөлөд эхлэх боломж байдаг. Тэгэхээр энийг ер нь аль болох эрт онцлуулад, эрт чиглэлээ аваад явж байхгүй бол ер нь бол хожим маш ноцтой урхаг үүсэх бүрэн боломжтой л да. Шинж тэмдгийн үед гэх юм бол сая аян төгсөмч бас хэллээ. Ер нь одоо ингээд судалгаанаас аваад үзэхэд нуруугаараа одоо өвддөггүй хүн бол баг байхгүй шүү дээ. Бараг 80-90% нь бол нурууны өвдөлт байдаг. Гэхдээ тэр нурууны өвдөлтийн шалтгаан нь юу вэ? Юунаас болоод байна вэ? Яагаад ингэж байна вэ? Цаашдаа яах арга хэмжээ вэ гэдгийг л төрөлцсөн нарийн мэргэжлийн нурууны усны чиглэлээр бэлтгэсэн эмчнэр болон эмнэлгүүдэд хандаж үзүүлэх, оншоо тодруулах шаардлагатай болчиход. Урдчлан сэргийлэхийн тулд тэгвэл ямар арга хэмжээ авч болох вэ? Эмнэлэгт үзүүлэхээс өмнө ч гэдэг юм уу? Ер нь урдчлан сэргийлэлт маань дотор хоёр янз байдаг. Анхдагч болон хоёрдагч гэж. Анхдагч гэдэг маань бол одоо хүн ард төрийн захиргааны байгууллагуудын хийх ёстой урдчлан сэргийлэлт. Тэр өвчнөд өвдөхгүй байх ёстой. Тэр осол гэмтэлд хүргэхгүй байх ёстой. Одоо энэ тэр уул уурхайны компаниудын хийх ёстой ажил. Барилгын компани энэ зам тавьж байгаа юунуудыг хийх ажил. Хувь хүний өөрөө өвчнөөс сэргийлэх. Тэр хоолойны ангийн тэр хүрхээлийн бол одоо түүнийга цаг тухайд нь төгс хэмжлэх. Шүдний одоо өрөвсөлт эмгэгүүд төгс хэмжлүүлэх. Эдгээр бол анхдагч урдчлан сэргийлэлт. Хоёр дахь урдчлан сэргийлэлт гэдэг бол нэгэнт өвчин туссны дараа яаж хүндрүүлэхгүй байх вэ? Энэ бол эмнэлгийн байгууллагуудын хийх ажил. За үзэгч та бүхэндээ нурууны өвчтөй хүмүүст их тасгалыг зааж өгч байна. За нурууны малч олон төрлийн өвчнгүүд байдаг. За тэрийг бол заавал мэрэгжлийн нурууны эмчид үзүүлж аншлуулах хэрэгтэй. За аншлуулсныхаа дараа бол мэрэгжлийн хөдөлгөөн засалчдээр очиж дасгалаа заалах хэрэгтэй. За өнөөдрийн миний хэлэх гэж байгаа дасгал бол за хөнгөн өөр тачаалахгүйгээр хийх дасгалууд байгаа. Хөлөө нугуулсан байрлалд за 5-аагаа эд хийлгээд хөлөө дээш нь жин. За энэ үед бол хөлний араа татагдана. Ингээ 15 талаад 2 хөлөндөө ээлжлээд 3 удаагийн тавтамжтай хийнэ. За нөгөө хөлөндөө хийгээрэй. За 5-аагаа эд хийлгсэн байдал төлөөд байна. За дараагийн дасгал маань өвдгөө нугуулсан байрлалд нэг хөлөө нөгөө хөлн дээрээ солбож тавиад за энэ хөлнөөс дээш нь цээж рүүгээ 2 гараараа татна. За мөн 15 тоолоод 2 талтаа ээлжлэн 3 удаагийн тавтамжтай хийнэ. За нөгөө талтаа хийгээрэй. За энэ болохоор гуйны арга хэсгээр татагдана. Энэ дасгалыг хийсэн нь болохоор суудлын мэдрэлийг чөлөөлж өгнө. За дараагийн дасгал маань доош харж хөвцөн байрлалд доош хараа хөвтөрэй. За нэг хөлөө нугалж байгаад наадлынхаа гараа тавхан дээрээсээ татна. За энийг мөн 15 секундээр 2 талтаа ээлжлээд 3 удаагийн тавтамжтай хийн. Энэ болохоор энэ гуйны урд хэсгийн булчинг суулж өгч байгаа. За болсон. Дараагийн дасгал маань гараа нуруунд авсан байрлалд цээжээ дээш нь өргөөрэй. 10 секундээр 3 удаа хийн. За энэ үед болохоор нурууны булчингийн хүчийг сайжруулж нуруунд дээр ирэх ачааллыг багасгана. За 7, 8, 9, 10. За дараагийн дасгал маань 4 хөллөөрэй. За энэ байрлалд баруун гар зүүн хөлөө өргөнө. За 10 секундээр 3 удаагийн тавтамжтай 2 талдаа ээлжилж хийн. За энэ дасгалыг хийснээр болохоор булчингийн тэнцвэрт байдлыг сайжруулна. За нөгөө талтаа хийгээрэй. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10. За болсон. За нурууны өвдөлтөй хүмүүс маань эдгээр дасгалыг гэрийн нөхцөлд өөртөө ачааллаа тохируулж хийж байх ёстой. За нурууны өвдөлтөөс хамтдаа сэргийлье.
нуруу нугасны мэс засал гэдэг ингээд ганц нэг судлаад харж байхад өвдөлтийн менежмент гэдэг үг өмнө нь ер нь Монголд нэг харж байгаагүй тийм үг гарч ирсэн байна л да. Энэ талаар үзэгчдэд сайхан тайлбарлаж өгөөч. Сүүлийн үед бас pain physician гэдэг нэр томьёо өвдөлтийн эмчтэй. Энэ маань юу юм бэ гэхээр тухайн өвдөлтийг одоо эмчлэх. За нуруу нугасан дээр бол өвдөлөх бас одоо миний хувьд ярьж л нуруу нугасан дээр мэс заслын бус аргаар тэр өвдөлтийг ер нь намдаах чиглэл рүүгээ ажиллаж байгаа тэр эмч нарыг хэлээд байгаа байхгүй юу. За одоо манай эмнэлэг дээр ч гэсэн 2 жилийн өмнөөс яг pain management-ийн тасаг бүр утгаараа ажиллаад энэ маань болохоор тухайн яг өвдөлтийн менежментийн чиглэлээр мэрэгсэн эмч ажиллаж байна гэсэн. Өөрөөр хэлбэл энэ маань анестезиолог, мэдээгүй жүлгийн эмчилгээний эмчийн суурин дээр үүссэн. Дээрээс нь нэмээд нуруу нугасны одоо мэдрэлийн эмчийн мэдлэгийг нэмээд нуруу нугасны чиглэлээр ингээд дагнаад эхлэхээр за жишээлх юм бол одоо би түрүү хэлсэн хүн болгонд бид мэс засал хийх албагүй. Тухайн үе шатаасаа хамаараад, тухайн шинж тэмдгээс хамаараад, тухайн үнээс хамаараад хагалгаа хийхгүйгээр байгаа тохиолдолд тэр өвдөлт зовиорыг хэрхэн яаж намдаах вэ гэдэг талаар үздэг, тэр талаар судалдаг, тэр талаар эмчилгээ хийдэг мэс заслын эмчтэй том одоо хагалгаа биш жижиг ажилбарт чиглэлээр хийгддэг. Энэ байгаа юм л та. Энэ маань болохоор сүүлийн үед дэлхийн нийтэд бас нэлээд эрчтэй хөгжиж байгаа. Энэ бол зайлшгүй хөгжих ёстой. Энэ салбарч гэсэн Монгол улсад бас жоохон хожигдож хөгжиж байгаа. Гэхдээ л тодорхой хэмжээгээр хөгжлийнхаа эхнийг тавьсан. Манай эмнэлэг дээр бас тасаг нэгж байгуулагдсан. Төрөлцсөн нарийн мэргэжлийн эмчтэйгээ ажиллаад маш амжилттай явж байна л да. Нурбек эмчийн хувьд бичил мэс заслын их эмчтэй тийм ээ. Бичил мэс засал гэхлээр дараах өвдөлт нь харьцангуй бага байдаг ч юм уу. Одоо мэргэжлийн бос хүний нүдээр л хийж бодоод байна л да. Ерөнхийдөө өвдөлт гэдэг юмыг орчин үед юу гэж ярьж ийнө вэ гэхээр жишээ нь одоо би чихээр ингээд сонсно. Энэ бол мэдрэхүйн эргэтэн нүдэрээ харж байгаа сонсно, амталж байгаа мэдрэхүйн эргэтэн. Яг энэтэйг адилхан өмнө нь болохоор бид нар өвдөлтийг өвчний шинж гэж үздэг байсан. Одоо болохоор орчин үед энэ бол мэдрэхүйн эргэтэн яг нүдэрээ харж байгаа шиг л энэ өвөрмс эргэтэн юм байна гэж үздэг болсон. Тэгэхээр энэ яадаг вэ гэхээр жишээ нь одоо би гараа төлжүүл нэг өөр өвддөг, зүсчүүл нэг өөр өвддөг, цогцжүүл нэг өвддөг. Яг энэ утгаараа нурууны онцлог бол юу гэдэг вэ гэхээр эргэн тойронд маш их хэмжээний өвдөлт үүсэх боломжтой бүтцүүд байгаа. Тэгэхээр тэр яг аль төвшингээсээ өвдөлт ирээд байна, альнаас ирээд байна, хаанаас ирээд байна гэдгийг олоод яг тэрийг л олоод тарихыг л тэр өвдөлтийн менежмент гэдэг. Энийг зохицуулахыг л яг энэ утгаар нь л нөгөө нуруу нугсын орчин үед бол яг гаргалгаа хийхээс гадна тэр өвдөлтийг ялгадаг. Одоо тэр тариа удныг хийдэг, дүрс онцлогооны тал дээр нь яадаг, ортопед буюу цоог заслын чиглэлээр нь мэдрэлийн мэслийн чиглэлээр бүгдийг нийлүүлээд тус-тусад нь бэлддэг болсон гэсэн үг байхгүй. Одоогийн байдлаар яг Солонгос улсад анхны сургууль нь байна л да. Дэлхийн хэмжээнд бол яг нуруу нугасны бичил мэслийн чиглэлээр нь тэр өмнө нь болохоор гэмтлийн одоо ортопедикийн эмч нарыг нуруу нугасны хагалгаа хийдэг, эсвэл мэдрэлийн мэсэл хийдэг ингэдэг байсан бол тэднийг нийлүүлсэн гэсэн үг. Нэгдсэн нэг ойлголттой болгоод бэлддэг болсон гэсэн үг л тийм. Тийм утгаар нь л өвдөлтийг тэгж ярьж байгаа. Тэгээд мэдээж тэр одоо бүтцийг бол алдагдуулахгүй хагалгаа хийж байгаа учраас хагалгааны дараах өвдөлт бол гарцсангүй бага байдаг. Бүр тодруулбал бичил мэс засалд ороод дунджаар ойролцоогоор хэд хоногийн дотор өвдөлтгүй болох вэ? За ерөнхийдөө хагалгааны дараа бол өвдөлт нөгөө яг язорын өвдөлтүүд бол намдчихж байгаа. За мэдээж хагалгаанд орсноос хойш шархны өвдөлтүүд бол ерөнхийдөө 48 цагийн дотор бол багасах ёстой гэсэн. 48 цагаа. Харьцангуй богино хугацаа байна тийм ээ. Саяхан олон улсын хурал зөвлөгөөнд оролцоод за Монголынхоо туршлагыг бас гадаадад таниулаад дээрэс нь олон улсаас туршлага судлаад ирсэн гэж сонссон л да Нурбек эмчийг. Та энэ хуралд орсон талаараа ярьж. 5 сард болсон Америк улсад одоо Америкийн мэдрэлийн мэслийн нийгэмлэг гэдэг байгаа хамгийн том нийгэмлэг л тийм. Тэнд очиод ерөнхийдөө 210 хэдэн илтгэл шалгарснаас манай Монгол улсын нэг илтгэл шалгарсан байгаа. За энэ бидний тавьсан илтгэл болохоор юуны тухай юм бэ гэхээр одоо яг Монгол улсыг нэвтрүүлсэн, хийсэн тийм 300 хэдэн хагалгаан дээр хийсэн дүн шинжилгээнийг танилцуулж байгаа юм.
хагалгааны үр дүнгийн тухай. Тэндээ болохоор яг маш сайн хүлээж авч байна л да. За Монгол улсын хувьд бол яг богино хугацаанд ингэж ийм хэмжээний амжилт гаргана гэдэг бүгдээрээ их сайшааж хэлээ. Тэгээд яг ерөнхийдөө ингээ бидний тэнд байгаа тавигдж байгаа илтгэлүүд гэдэг ч юм уу, ер нь Америкийн улсын ямар байгаа, Япон, Солонгос гэдэг дэлхийн өндөр хөгжилтэй улсуудыг ямар байгаа гэдгийг харьцуулж харсан байгаа. Тэгэхээр нэг хоцрогдож барьсан юм бол байхгүй, яг нэг түвшиндээ л яваад байна гэсэн үг л дээ. Тэгэхээр ерөнхийдөө дэлхийн түвшинд л энэ түвшиндээ л явж байна гэсэн үг. Манай улсад хийгдэж байгаа мэс заслууд яг олон улсын түвшинд байна гэдгийг юугаар баталж болох вэ? Хагалгааны үр дүнгээр тэрийг судалгааны ажиллаар гаргаж ирнэ гэсэн үг. Гэтэ яг манайх бол одоо бидний тавьсан хурал дээр тавьсан илтгэл болохоор зөвхөн тэр язоор дарагдсан хэлбэр дээр тавьж байгаа юм. Тэгэхээр нурууны хагалгааны хувьд бол маш олон хэлбэр байгаа л да. Одоо тэр сүрээгийн хавдрын өрөвсөлт өвчнүүдийн эмчилгээ, хавдрах гээл гэмтэл гээд маш олон төрөл байгаа. Гэтэ бидний тавьсан илтгэл бол ганцхан бичлэг мэслийн төрлөөр л тавьсан гэсэн үг. Францын эмчнэр манай эмнэлэгтээс хамтарч ажилладаг. Тэгээд тэд нар ажиллаж бидний хагалгааны юудыг цуг ажиллаж байгаад найдлан жил Францынхаа юунд нэг сэтгүүл нэг тийм юм хэвлүүлэхдээ хэрвээ Монгол улсад аваар осол болоод ингээд ямар Европын албаны өвчт ингээд гэмтэж явах юм бол Монголын гэмтлийн эмнэлэгт мэс засал хийж болно гэж бидний ингээд үнэлээд явсан байсан. Францын эмчнэр. Ер нь олон улсаас ирж байгаа хэр үгж төлөгчд ер нь байдгүй. Тухайлбал Grand Med эмнэлгийн хувьд те. Тэгээ Grand Med эмнэлэгтэр бол тодорхой хэмжээнд Герман хүн хагалгаанд орсон байна. Солонгос хүн хагалгаанд орсон байна. Хятад хүн хагалгаанд орсон байна. Гэх мэтлэн олон улс орны хүмүүс хагалгаанд ордог. За тэгэхээр бидний ярилцах хугацаа ерөнхийдөө өндөрлөгт өгч байна. Өнөөдөр бид нуруу нугасны мэс заслын дэлхийн чиг хандлага ямар байгаа? Монгол улс ер нь хаана нь явж байгаа талаар бага хугацаанд ярилцлаа л да. Монгол улсын хувьд ер нь харьцангуй маш амжилттай явж байгаа мэн гэсэн ойлголттой сэтгүүлч миний хувьд хүрлээ. Өшөө үргэлжлүүлээд энэ мэс засал, энэ төрлийн мэс ажилбаруудыг улам боловсронгуй, улам дэлхийн чигт хүрэхийн тулд ер нь ямар арга хэмжээ авч, ямар үйл ажиллагаа явуулвал зүгээр гэж ер нь та бүхэн мэргэжлийн хүний хувьд боддог бай. Одоо эднийх бас дахиад мэс заслын шинэ арга нэвтрүүлсэн байна. Нуруу нугасны мэс заслын шинэ чиг хандлагын нэг. Тэр бас одоо нуруудаар хугараад ирэхэд зүслэг арай бага. Энийг бол одоо бичлэхгүй хөнөөл багтай мэс засал хийж бэхлэх юм арга. Одоо жинхэнэ хандлага ингэж л явж байна. Одоо ингэж л бустай хөл нийлж алхаж явах хэрэгтэй л да. Дараагийн бидний одоо зож байгаа юу бол одоо энэ хүүхдийн нурууны морилт тэр одоо бид нар эмчилж байна. Тэгвэл бол их бага насны төрөлхийн онцгой тийм гаж хөгжилтэй тохиолдлууд одоохондоо бид үнэхээр хүч хүрэхгүй байна. Тэнд арай чадахгүй. Нэг 8-аас дээш насны хүүхдүүд бол одоо мэс заслыгаа сайхан эмчилж байна л да. Тэгэхээр одоо бидний дараагийн зорилго бол одоо тийшээгээ бас явж байгаа. Цаогт тал руугаа. Дэлхийн өндөр хөгжсөн улс орнуудад одоо ингээд Солонгос, Америкт би очиод сураад ажиллаад ингээд яаж хаад гэмтлийн тохиолдол маш цөөхөн гардаг. Би нэмлэг дээр 3 сардаа нэг л удаа нуруунд гэмтсэн харж байгаа байхгүй. Амьдарч байгаа орчин нөхцөл нь тэгэхээр энэ нөгөө л урьдчилан сэргийлэлт зохицуулалт. Ерөөсөө тэр гэмтэх нөхцөлийг бүгдийг байхгүй. Тэгээд тэд нар юу хийж байгаа юм бэ гэхээр илүү дандаа согог тал руугаа, насжилттай холбоотой эмгэг тал руугаа, хавдар тал руугаа бүр ингээд явж байгаа байхгүй. Манайх болохоор одоо нэг түүхэн цаг үеийнхаа нэг одоо шатыг одоо нөгөө хөгжиж байгаа улс орон хөдөлгөөн ихтэй одоо энэ утгаараа гэмтэл тал руугаа бас их байна л да. Одоо энээсээ цаашаа оюун төгсөн хэмжээлгээр бид нар согог тал руугаа ингээд өшөөсөө хөгжих учиртай. Бичил мэтлэлийнхаа чиглэл рүү бас өшөөсөө хөгжих хэрэгтэй. Дээрээс мэдрэлийн мэтлэлийн одоо тэр нөгөө нугас тарих тал руугаа ер нь сайн хөгжих хэрэгтэй. Дэлхийдээ хөл нийлүүлэх шаардлага бол нэгэнд гарцсан байна. За та бүхэн мэдж байгаа дээр үед бид нар чинь гадагшаа тосч явахад их хэцүү байсан. Одоо болохоор эхнээс нь эхлээд бийцгүй ингээ яваад эхэлсэн. За эмчилгээний зардлууд нь ч гэсэн гадаадд Монголд бол ингээ ойролцоо болоод эхэлж байгаа юм л да. Тэгэхээр ер нь цаашдаа ч гэсэн гайл энэ бийцний асуудлууд бол бүгд дэлхий чинь тэр чигээр нээлттэй болно. Тэгэхээр хүн дуртай газар очиод хагалгаанд орох боломжтой болно гэсэн.
Тэгэхээр яах аргагүй Монгол улсын хувьд, бидний хувьд, Монгол улсын эмч нарын хувьд дэлхийдээ өрцөлдөх шаардлага гарч иж байгаа. Хоорондоо биш, дэлхийдээ өрцөлдөх шаардлага гарч иж байгаа. Тэгэхээр яах вэ гэхээр энийг хувийн эмнэлэг байна уу, улсын эмнэлэг байна уу гэж ялгаж үзэхгүйгээр төрөөс яг адилханаар нь дэмжиж өгөх хэрэгтэй. Энийг хөгжүүлэх хэрэгтэй. Ингэхгүй бол цаашаага бид нар бүр одоо хязгаарч онгоох тусмаа л гадагшаа явах урсгал маань нэмэгдэнэ. Ийм болно гэсэн үг. Тэгэхээр саяны миний одоо ярьж байгаа юм дээр хоёр санаа байгаа. Нэгдүгээр бид нар бол тэр дэлхийд одоо эмч нарын хувьд бол бид нар бол дэлхийд өрсөлдөг, дэлхийд хийгдэж байгаа хамгийн сүүлийн юмнуудыг бүгдийг хийх ёстой. Энийг бол төрөөсөө тодорхой хэмжээний одоо хөнгөлт үзүүлэх ёстой. Энийг яагаад төрөөсөө хөнгөлт үзүүлэх ёстой гэдгийг яриад байна гэхээр өндөр хөгжилтэй орнуудад одоо паблик юу гэдэг иншүренс систем гэдэг нийтээр ингээд даатгалын систем бол хөгжсөн байдаг. Манайд бол даатгалын систем нь хөгжөөгүй байжгаад хилэн онгоогод эхэлж байгаа байхгүй. Ийм учраас хүн бол гадагшаага яваад эхэлнэ гэсэн ийм байна. Тийм учраас энийг одоогийн байдлаар бол паблик тийм иншүренс систем хөгжөлтөө бол дэмжих ёстой. Хувийн ч бай, улсын ч бай бүх юмыг багаж тоногдох хэмжээнд авч өгөх ёстой. Хийж байгаа хаалгаануудын төрөөсөө тодорхой хэмжээгээр хөнгөлөх ёстой. Тэр ард иргэд нь хаалгаанд төрөөд орж ивэл, хаалгаанд орж ивэл тэр тодорхой хэмжээний мөнгөний буцааж өгөх ёстой гэдэг ч юм. Иймэрхүү зохицуулгууд бол явагдах ёстой гэсэн. Энэ ийм зохицуулгууд явагдсны дараанаас бид нар дэлхийд бол хөлб нийлүүн алхахад бол боломж бол бүрэн байна гэсэн. За их баярлалаа. Нэвтрүүлгийнхаа төгсгөлийн хормыг яг одоо зовиртой байгаа, өвдөд байж байгаа иргэдтэй ч юм уу те телевизээ үзэж сууж байгаа хүмүүстээ зориулмаар байна л да. За нэг талаасаа хинэггүй байдаг те нөгөө талаасаа өвдлөөгээд хаана хандхаа мэдэхгүй ч юм уу иймэрхүү тохиолдлууд нэлээд нийтлэг байна л да. Баццгийн маань хувьд багахан зөвлөгөө өгөөч те үзэж туулсан хүний хувьд. Жохон өвдөж ийн гэж тоодгүй ш те зүгээр юм ч юм уу угаалтыг өнгөрдөг. Тэгээ тэрүүх хугацаанд яг өвдөлт нь болж байгаа мөртлөө тэр хугацаанд хөдөлгөөн ингээ явж ажилласан. Тэр жохон өвдөлт нь тэр хугацаанд тэр эм ууга дарагдж байгаа хэдэн хоногийн хугацаанд цаагаараа нэмэгдээл гэждэг. Тэгээ гинт өвдөх. Би миний хувьд бол тэгж ойлгосон л та. Тийм болохоор дөнгөж өвдөд эхлэхээр нь эмнэлэг тандах шаардлагатай. Маш түрүүн хамгийн түрүүнд. Тэгээд оншоо мэдэх хэвээр яг яаж өвдөж ийн юу нь болох байсан бэ? Тэрийг хамгийн ихэнд мэдээд эмчилгээгээ яг тэр дор авах хэрэгтэй. Тэгэхгүй л хинэггүй заанстай ирэхгүй. Өнөөдөр бас нэг талаасаа нөгөө сошиал медиа гэдэг юм чинь айгүй өрчтэй өгдсөн байна л да. Тэр утгаараа ерөөсө хүн болгон зөвлөгч нар болчихдог. Мэдээлэл гэдэг маань өнөөдөр маш нээлттэй болсон учраас хүн болгон нөгөө нэг интернет рүү ороод Google-оор ороод тухайн одоо өвчний талаар мэдлэг олоод авчдаг. Гэхдээ тэрийг яг бүр сайн гэж ухаж ойлгохгүйгээр бусдад тодорхой хэмжээгээр зөвлөгөө өгдөг. Гэтэл яг эн чинь болохоор нуруугаар өвдөх гэхэд түрүү хэлсэн маш олон шалтгаантай байж болдог. Тэр болгоныг ялгаж салгахгүйгээр тэр болгон дээр чиглэсэн одоо яг оновчтой эмчилгээ хийхгүйгээр явах юм бол энэ цаашгаа тэгэл юу л бол. Тэгэхээр ер нь хамгийн нэгдүгээр төрөлцсөн нарийн мэрэгжлийн одоо яг нуруу нухсны чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эмчнэр дээр очиж хандаж зөвлөгөө авах шаардлага. Ганцхан асуулт сонирхол татчихлаа. Нуруу нухсны энэ өвчин эмгээг ер нь бариач нар ангааж чаддгийм уу төгсөн юм чи? Ер нь энэ яг нуруу нухсны өвчин гэж ярил энэ бол том хүрээт асуудал болсон л доо. Энэ нуглам хоолны дискийн жээлбч мөгөөсийн эмгэгийн 60% нь бол мэс засал хийхгүй байх бололцоотой. 60% нь хөдөлгөөн юм уу эмийн эмчилгээгээр идэрэх юм уу намж бололцоотой. Тэр тохиолдолд яг бариа заслаад явж болно. Хамгийн гол нь өөрийгөө ямар шатанд байна гэдгийг эхлээд яг мэргэжлийн эмчилгээнд үзүүлээд зөвлөгөөг авах. Түүнээс яг мэс засал хийх төвшөнд хүртсэн бүр мэдлэгийн яв залаад алчсан ийм тохиолдлууд бол мэс засал хийх зэрэг байхгүй л. Ийм тохиолдлуудад бариа хийгээд хүндрүүлсэн тохиолдлууд бас байна. Ялангуяа хүзүүний эмгэгүүдээр бариач нар их болгоомжгүй хандаж хүндрүүлдэг л дээ. Хараад хахад яг нурууны өвчтөлтэй энэ мэдрэлийн язаар дарсан хүмүүс бариа гэдэг юмыг ер нь бол яг одоо түрүү жилээс ч юм уу энэ жилээс амар мэддэг хордог болцсон өөрсдөндөө бариа ер нь хэрэггүй урлам ядаг гэд амар тэр мэдээлэлсээ түрүү ойлгох юм чи хэлсэн зөв л дээ. Одоо жишээлх юм бол би ингээд хүнд ингээд хагалгаа ингээд санал болгож байна гэхэд би бол одоо өдөрт 20 хүн үзэж байна гэж тооцъё л дээ. Тэгэхэд би тэр 20 хүнийхээ за нэг 3-аас 4 хүнд нь л магадгүй яг
танд зайлшгүй хагалгаа шаардлагатай байна гэдэг. Дүгнэлт хилдэг. Үлдсэн хүмүүс нь болохоор тэр нөгөө мэдслийн бус пен менежмент, за тэгээд дээрэс нь яг барай засал. Гэхдээ барай засал гэдэг нь өөрөө цаана маш нарийн дэлхийн нийтэд бол өндөр түвшинд хөгжсөн шинжлэх ухаан. Зөвхөн барай заслын чиглэлээр одоо бид нар барай засал гэж хэлээд байгаа. За chiropractics гэдэг Америкт бол энэгээр зөвхөн 5 жил бэлтгэдэг. Одоо нурууны бүтэц ямар уу, за нурууны үйл ажиллагаа ямар уу, нурууны эмгэгүүд нь ямар уу, дээрэс нь нурууны багжийн шинжилгээний онцлогоо гэдэг маш сайн мэддэг. Тэгээд тэр хүнээ барихаасаа өмнө үзэж онцлоод үнэхээр барайсал хэрэгтэй хэрэггүй гэдэг бүх юм маш сайн дүгнсний үндсэн дээр хийдэг. Гэтэл өнөөдөр манай зөвхөн эсрэгээрээ нэг 45 хоногийн байраа нэг курст явчаад байраач болчлаа. Би бүгдийг барьдаг мэддэг гэдэг. Энэ бол нэг талаас бас тэг болоо гаргана. Болоо гаргана гэдгээр түрүүний оюун төгсөм шилдэг үнэн л дээ. Хүзүүний маш ноцтой гэмтлэг үүсгэх. Дээрээс нь ясны зэрэгжилт үүссэн байгаа хүн дээр хамаагүй дарж чад ясын хугалдаг. За маш их баярлалаа та бүхэндээ хүрэлцэн иржийн талаар маш хэрэгцээтэй мэдээллийг үзэгчид маань хүргэсэнд их баярлалаа. За эрхэм үзэгчдээ 80 сэдэв ток шоу энэ хүрээд өндөрлөж байна. Өнөөдөр бид нуруу нугасны мэс заслын дэлхийн чиг хандлага ямар байна? За Монгол улс хаана нь явж байна гэдэг талаар тодорхой хэмжээнд ярилцлаа. За өнөөдрийн ярилцлагаас та бүхэн маань энэ төрлийн зовиортой өвчин эмгэгтэй байгаа бол хамгийн түрүүнд хаана хинт хандхаа олж мэдсэн байх гэж найдаж байна. Хамт байсанд баярлалаа.